сайн байцгаана уу. За би яг одоо хаана байна гэхээр 2 давхрын шатан дээр гарч ирсэн байна. За харуул үзье. Яа ингэж 2 давхрт гарч ирсэн байна. 1 давхрын таац буюу 2 давхрын шал баригдсан байна. За ингэж шатаар дээшээ гарч ирээд ингээд дээшээ гарахгүй. Одоо энийг удахгүй тавьсан. За энэ цаана хүчтэй хийж байна. Энэ хаяа хүчтэй дууссан байна. За энд ингээд бас хүчтэй одоо бас ийм. Одоо моданы ажлууд энд явуулж байна. Ганц авсан байна. Гадаа зам талбайн төгчлөлтэй ажил бол эхэлсэн. Тэр аваар ингээ харагдаж байна л да ингээд. Одоо энэ нэг 3-4 залуу зогсож байгаагийн тэнд бол Анту хүүгийн баримт барих хэвээр. Ажлууд процесс ийм их явж байна. За хоёр час өдөр юм аа. Энэ арматур байгаа хэсэгт бол манай саксны талбай бий болно. За энэ худаг маань харагдаж байна. Жиргэнийн. За одоо тэр нэг овоолцсон шорооны хэсэг бол гараж байр байх болно. За одоо ингэж хурдан юм уу? Тийм байна. За сууж тодруулах юм байна. За. За энэ нэг шатны эргэлтийн талбайд гарч ирээд энэ цонхоор ингээд наран жаргах зүг рүү хатна шүү дээ. Ингээд сайн хайж байна. Эндээс манай бохрын сайхан явж байна. Өнөөдөр бид нар маш том гэрээнд гарах зурсан байгаа. За үүний талаар бол мэдээлэх болно. Нэгсэндээ энэ хамгаалалт байрны цаана тэр хойд байшингийн маань ингээд асуудал маань сайхан одоо зүйлээр шийдэгдсэн байгаа. Энийг бол маш тодорхой тайлбарлаж мэдээлэх болно. Одоо л зөвхөн ажлын явцын процессыг харуулъя. Маргааш жахаа чинь төрсөн өдрөө тэмдэглэх үстэй. Маргааш байцны материалыг бид авах шүү. Тэнд нэг хүн маргааш энэ талбай төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа. Тэгээд хоосон авчраарай. Маргааш тэг гоё кофе тийм маштай цай матер гал малтай тэгээд байж шүү. Тэг гол нь өөртөө мянга харахаар нэг үзгэж сайн үгүй шүү дээ. Ирээд бас те ганц нэг юм мөргөлтэй. Маргааш жахаа энэ төрсөн өдрөө тэмдэглэж барилгын материалын хангив цуглуулах гэж байгаа. За тэр бас мэдээлэл дутхгүй байна. За баярлалаа та бүхэнд. Ажил бол маш сайхан явж байна. Өшөө олон сайхан зүйлийг та бүхэнд дорог хуваалцах явуулна.